Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 1-ээс эхлэн өндөр наснуудын тэтгэврийг 15-аас 30% нэмэгдүүлсэн. Тэтгэврийг ямар байдлаар хэрхэн нэмэгдүүлснийг нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжлэнээс тодрууллаа. Тэтгэврийн нэмэгдлийг засгийн газрын шийдвэр гараад нийгмийн даатгалын ерөнхий газар нэмээд дууссан байгаа. Доктороо жах онцлогтой нэг гэх юм бол өнгөрсөн жил мөрдөгдөж дууссан нэг хууль байгаа. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль гэдэг. Тэр хуулинд нийтдээ 500 орчим хүн бүртгүүлсэн байна. 92,000 оны хооронд жилийн тасарсан хугацаагаа нөхөлсөн хүмүүсийн тоо 500,000. Үүнээс 64,000 хүн бол манай тэтгэврээ авч нар байсан. Нэг басандаа 2000 оноос хойш тэтгэврт гарсан. Гэхдээ 92,000 оны хооронд ажилласан жилгүй байсан улсуудын тэтгэврийн ажилласан жил нь нэмэгдсэн байна гэсэн үг тийм. Тэр ажилласан жилээр нэмэлсэн тэтгэвэр авагчдын тоо 64,000. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэмцээний тухай хууль зааснаар жил нэмэгдсэн бол тэтгэврээ нэмэлж авдаг. Энэ 64,000 хүний тэтгэврийг бол манай яамны сайдын батлсан журмаар 1 сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлсэн. Яагтвэл нөө жил нэмэгдсэн учраас тэтгэврээ нэмүүлэх эрх нь бол хууль одоогийн мөрдөж байгаа хуулиар нээлттэй. Энэ 64,000 хүний тэтгэвэр бол 1 сарын 1-ний өдрөөс нэмэгдээд мөн адилхан 2 сарын тэтгэвэр дээр нь зөрүүг нь олгоо явж байгаа. За үүнээс гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 312,000 хүний тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр ирсэн. Ингээд энэ нэмэгдлийн 2 нэмэгдлийн дараа тэтгэврийн дунд чинь нэмэгдлийн бодоод үзэхээр 15-аас 30% хүмүүсийн тэтгэвэр нэмэгдсэн байна л гэж. Тэтгэврийн зээлтэй өндөр наснууд нэмэгдсэн тэтгэврийн мөнгөө банкнаас авахдаа тухайн сар бүр иргэний үнэлгээтэйгээ банкны салбарт өөрийн биеэр очин авах боломжтой юм байна.